Энэ удаагийн бичлэгтээр нь IT Store хамтран ажиллаж байна. Технологи барааны IT Store дээр гар утас ухаалаг цаг ноутбук зэрэг бараанууд дээр хамгийн хэнд үнийг тогтоосон урамшууллууд эхэлсэн байгаа шүү. iPhone 16 гэхэд албан ёсны борлуулдаг газруудаас харьцангуй хэнд болсны дээр оригинал AirPod адаптерын бэлэгтэй. Мөн iWatch AirPods зэрэг хамтдан авах багс гарсан бөгөөд мэдээж хамтдан авснаар илүү хямдралтай авах боломжтой байгаа. Доор IT Store-ын вебсайт, Facebook зэрэг бүх мэдээллүүдийг оруулсан болохоор та бүхэн сонирхоод үзээрэй. Ингээ бүгдээрээ бичлэг рүү орцгоё. Тансаг үдшилгүүд дуусшгүй мөрөөдөл. Gatsby бол зүгээр л нэг хүмүүс хүсэл мөрөөдлийн мөнхийн бэлгэдэл өнгөрснийг эргүүлэн авч болох хэсгийн хэрэгэлцээ. Тэртээ 1920-ад оны Америк алтлаг шөнийн гэрэл шимпанзег асгарч хөгжмийн их шиг бүжгийн хэмнэлд тоосно. Энэ баяр хөөрийн цаана нэгэн хүний зүүд мэд мөрөөдөл ам бүхтээ оршиж байлаа. The Great Gatsby бол F. Scott Fitzgerald-ийн бичсэн 1925 онд хэвлэгдсэн роман юм. Энэ зохиол 1920-ад оны Америкийн жазын үеийг харуулах бөгөөд хайр дурлал баян хоосны ялгаа Америк мөрөөдлийн тухай өгүүлдэг. Уг зохиолоос илүүлэн хэд хэдэн кино хийгдсэн байдаг ба одоогоор 1926 оноос 2013 оны хүртэл нийт 5 бүрэн хэмжээний мөн хэд хэдэн богийн хэмжээний кино болон телевизэн драма адаптац гарсан байдаг. Энэ зохиол нь кино бүтээгчдийн хувьд нэгэн мөрөөдөл гэмээр зүйл байсан ч өргөдөл тэдний хүрч чадах хэмжээнээс хол байсан юм. Тэр нь 2013 оны хүртэл. Gatsby бол зүгээр л нэг хүмүүс хүсэл мөрөөдлийн мөнхийн бэлэгдэл өнгөрснийг эргүүлэн авч болох хэсгийн хэрэгэлзээ. Хүний зүрх сэтгэлийн хязгааргүй тэмүүллийн илэрхийлэл. Энэ харагдах залуу Nick Carey гэдэг. Зохиолч маань энэ кинонд 1920-ад оны Нью-Йорк болон баячуудын амьдрал, бусад нийгмийн асуудлууд гээд энэ бүхнийг Nick-ийн өнцгөөс тод товруунаар харуулахыг зорьсон байдаг. Залуу халуун явах үед мань аав маань надад хэрвээ хин нэгний шүүмжлэх хүсэл төрөх аваас чамд заяасан давуу талууд хүмүүрт байх албагүй гэдгийг үргэлж санаж яваарай гэж хэлж байсан. Тэр үг одоо хүртэл миний толгойд байдаг. Нэг сэтгэл зүйчтэй ярилцаж байгаа агшнаар кино маань эхэлдэг. Ийхүү тэдний яриа өнгөрсөн рүү шилжиж түүхийг ярьж эхэлнэ. 1922 он хөрөнгийн биржийн индекс өсөж хүмүүс хөрөнгөж өндөр барилгаж баригдаж шоу зингэнж иржээ авзаад гарах үед архины хоригл энэ бүхэнд хаалдуулж исэн үе. Нэг хөрөнгийн биржид ажилд орохдоо азарч хүү Long Island-д баячуудаар хүрээлэгдсэн хуучны байшинд том боломжийн үнээр амьдрах боломжтой болсон юм. Харин түүний хөрш болох дундад зууны ор ташид амьдарч өдөр бүр үдшилэг хийх нэгэн ноёныг Nick маань нэрнээс нь үржүүл мэдэхгүй байсан үе. Түүнийг ноён J. Gatsby гэнэ. Ийхүү бүх зүйл ихэлсэн үе рүү тэдний яриа шилжнэ. Nick-ийн анирдаг эргийн нөгөө талд байх үеэл Daisy дээрээ зочлох үеэс л энэ бүхэн эхэлсэн. Daisy-гийн нөхөр бол Tom Buchanan. Баян чинэлэг гэр бүлээс гаралтай тэрээр цагтаа алдартай тамирчин байсан ч одоо үеэ өнгөрөөсөн сагсан хөдөлгөөнтэй дураараа нэгэн. Түүний эхнэр болох Daisy харахад л хайр хүрэх, хүрхээс ч харам төрөх. Түүнийг хараад хамгийн аз жаргалтай нэгэн болж бүмэд санагдуулж чадхаар л тэр бүсгүй. Тэдний уулзалт эхэлж Daisy-ийн найз Jordan нөхөр Tom тэдний хамтаар үдийн цог барьцуунаа. Дэмил Том-ийн хэрэглийг сонсч байх ба энэ үед уур амьсгалыг таслан утас дуурхан тэр. Том уцаар ярих гэж явах үед Daisy-ийн царай хөвсөж ууцсанчгүй тэд маргалдаж эхэлдэг. Ерөнхийдөө Том Daisy-г араар нь тавьж байгаа ба түүнийгч Daisy гадарж байгаа юм байлаа л дээ. Ийхүү гонигтайч хүү эвгүүч хүү оройн цаг дууснаа. Nick гэртээ ирэх үед хөршийнхэн гадаа нэгийн ир цаашаар нь зогсож байх бөгөөд тэр ногоон гэрэлд хүрэхийг оролдоод байна уу гэлтэй гараа сунган зогсох шиг. Маргааш нь болоход Том Nick-ийг дагуулаа. Тэр хоёр галт зэргээр их сургуулийнхаа уулзалтанд очихоор болно. Гэтэл энэ нь яг үндэ түүний бодсон шиг зүйл биш байхан тэр. Нэгэн машин засварын газрын эзэгтэй нөхрөөс нь нууцаар уулзах цаг товлоолаа. Уулзах газартаач бүр Nick-ийг дагуулж жоод хажуурөнд нь нөгөөхөө хийгээл эхэлдэг. Нэгч энэ нөхцөл яаж таатай байх вэ? Зод боллио нэр би мууч гэсэн ихнэр чинь үеэжтэй гээл явахыг хүсгэд чи зүгээр маялгүй үлдгээл түүнийг явуулсангүй. Nick-д арх шахаж мансруулах юм жуулгаад энэ ич өстой цадгаа алтлаа л нэргэнэ. Амьдралдаа би 2 удаас өгтөж байсан. 2 дахь удаа нь тэр байсан юм. Ийхүү энэ маягаар хэсэг хугацааж өнгөрөв. Өдрөшин солигдохыг анзаарах сөхөөгүй юу болоод байгааг ч ойлгохгүй байна уу гэлтэй. Өдөр хоногч үргэлжлэх бөгөөд ийхүү гинтл нэгэн өдөр онцгой үйл явдал тохиов. Ноён J. Gatsby түүний өөрийн үдшилтэд өрсөн байх нь тэрэ. Gatsby-гийн гэрт үргэлж асар том үдшилэг болдог ба үүнд нь хотын тал бүрээс л төрөл бүрийн хүмүүс ирж үдшилтэд оролцдог. Гэвч хачиргалтай тэдний хинж өргөддөггүй бүгдэд нээлттэй болдог байлаа. Тэр мэдээж түүнд өрлөг ирсэн сонин санагдaltaгүй яах вэ?
Өдөрлөгч урд өмнө нь хизээж харж байгаагүй гэмээр л нүсрүүлдэг аж. Тэнд түүний босс явж байна бүр. Өв залгамжлагчид тэр бомбнууд гангструуд улс төрчидтэй нэрийн усаа солилцох зэрэгээр энд харагдахгүй зүйл байхгүй л гэмээр. Кино дуучин жүжигчиж энд ингээл нэг хүмүүс. Энэ бүхний зохион байгуулдаг Gatsby-х ноёнцон яг хин юм бэ? Нэг ноён Gatsby-г хайх зураа олон ч хүмүүстэй таарч тэр дунд Daisy-г найз Jordan ч байлаа. Тэд Gatsby гэж хэн болгохлаар ярилцаар явах үед түүний талаар олон суу яриа байдаг гэдгийг бид мэдэж авнаа. Тагнуулж, ханхуу, алуурчин гээл явж өгөх бөгөөд тэр яриан дундаас Jay Gatsby хэмжээлшгүй баян бас нууцлаг нэгэн гэдгийг яриан л хамгийн үнэн байсан юм. Түүнтэй холбоотой олон суу яриа нэр хүндийнхэн талаар барыг таарсан хүн болгоноосоо сонссон болохоор нэр түүнтэй уулзаж танилцахыг үнэхээр хүсэж байлаа. Гэхдээ хүн болгон түүний алдар цуг нь гайхаж ярих хэдий ч яг үндэ хинч түүнийг мэддэггүй л гэмээр. Яг юуны тулд энэ асар том үйлчлүүдийг зохиодог нь чачрахалтай. Тэрээр нэгийн эрхэмтэй таарч түүнтэй ноён Gatsby-гийн талаар сонссон хачин жигтэй гэмээр зүйлсээ хаваалцсан ярьж гартал түүний таарсан тэр эрхэм ноён Gatsby байсан болж таардаг. Ингэж л нэг тэрхүү нууцлын ноёнтой танилцж байгаа нь. Ягаад ч юм түүнийг тарган хөгшин байх болов гэсэн төсөөлөл байсан ч бүр бодсноос шал өөр. Хүмүүсийн ярианаас ч өөр. Боловсралтай, нөхөрсөг, хүндэтгэл хүлээмээр маш харизмтай хүн байлаа. Чи бүхэл амьдралынхаа турш ийм үнцээ олон тарахгүй их мэдрэмжийг шууд л өгтөр нэмсэглэл. Нэг түндэд танилуулж бүр хамтаа нариг зугаалan цагийг хөвчлөлтөөн өнгөрүүлдэг болсон байдаг. Ягаад ч юм Gatsby түүнийг шууд л далавчин дороо авсан юм. Нэгэн өдөр Никийн гэрийн гадаа Jay шинэхэн шар машинаа хүлгэлсөөр ирж хамт өдрийн хоол идэхгүйгээр тэр хоёр явж уддаг. Замдаа Никэд өөрийнх нь талаарч дэлгэрэнгүй өгшин ярина. Баян гэрвлээс гаралцсан Оксфордыг төгссөн хотын бараг бүх эрх мэдлтнүүдийг таньдаг. Тэрч бүхэл бүр дайнд гавьяа байгуулсан бараг ганцаар Германы армийг дарсан юм бах уу. Нэг л өөрийгөө нэг сайнараа ойлгох гэж хичээг аль байгаа юм шиг. Ер нь ийм хүн байж болно гэж юм. Гэхдээ нэг юм бодохгүй байхыг хичээдэг. Түүний хурц цэцрүүлээ гэж цагдаа зогсоосон ч тэр дариулт таньж уучлалгүй ахиж юм алдаа гарахгүй л гэд явуулна. Тэр үнэхэр хин юм бэ? Тэд очих газартаа ирэхэд нэгэн зоогийн газар байх бөгөөд тэнд хотын эрх мэдэлтэй чинээлэг бүх ил хүмүүс цугласан байдаг. Jay түүнийг тэнд танилцуулж өөрийн найз аа л гэсээр. Jay-г уцаар ярихаа эсгэн холдох зур нэг таланч түүнийг баахан л магтана. Ер нь Jay-г хүндэлж бишрэхгүй хүн гэж байхгүй бүгд л түүнд амсаатай. Ингээд Jay ирж түүнээс нэг гойхцол байна гэж хэлэхдээ зэрэгцэн Daisy-г нөхөр Том гинтл ханаас ч юм гараад ирдэг. Нэгж Томтой мэнтлээ зогсох үед Jay-ийн царай хөвсгийн таагаа байгаа нь л. Тэднийг танилцуулаад эргээд харах үед Jay аль хэдийн явчихсан байв. Түүний Jordan бүр зөөрч ирээд уулзах ба хамгийн сүүлд болсон үйлчлэг дээр Gatsby Jordan-аас гуйсан зүйл байсан юм. Ингээд түүнд Gatsby-г дамжуулж хэлээчээ гэж хүссэн зүйлийг хэлнэ. Жохон байж байгаарай. Би бөөнхөө мэдээ үргээд. IT story бисээ дурдсан штэ. Юунаас өөр гоё байдаг вэ гэхээр эрэгтэй хүнд өгч болох бэлгүүд хамгийн их байдаг. Хонхны баяр, төрсөн өдөр за бүр хүүхдийн баяр гэдэг эдгээр баярын өдрүүдээр эрэгтэй хүнд өгөх бэлэг олцдоггүй штэ. Тийм байсан чинь би саяхан дүүдээ гейминг чихвч өгвөл гоё юм байна гэж бодсон. Энэ тал дээр эднийх чанартай гоё загварууч хамгийн өргөн сонголттой байгаа юм билээ. Жишээ нь Razer Black Shark-ийн нэг загвар айгүй боломжийн үнэтэй байсан 120 мянга боллоо. Тэгэд өмнөд сонголтууд сайтай IT store дээр байлаа шүү. Та бүхэн сонирхоод үзээрэй. Ингээ бүгдээрээ бичлэгээ өргөжлөлээ. За. Би авахаар үзүүлнэ. Одоогоос 5 жилийн өмнө Daisy цэргийн офицеруудын дунд алдартай бүсгүй байсан. Хэндэж тэр боломж олгодоггүй байсан ч тэр үед Gatsby Daisy нар BB-д дурлсан. Гэвч тэдний харилцаа тийм ч удаан үргэлжилж чадаагүй. Jay Dand явах болсон юм. Dand болсон Jay эргэж ирээгүй ба бүтэн 1 жил өнгөрөхөд тухайн үед л хамгийн баян нэр хүнтэй гэр бүлийн хүү болох Tom Daisy-д гэрлэх санал тавьснаар тэр зөвшөөрсөн. Харин хормын өмнөх өдөр Daisy захиа аваа тэр хормыг цуцлахыг шаардаж гүн хямралд орсон бөгөөд гэсэн ч түүний гэрийг нь бараг хүчээр гэрлүүлсэн юм байлаа. Daisy-гийн гэр эргэн яг нөгөө захад байх ба тэр хар шигч Gatsby худалдаа авсан нь зүгээр нэг тохиолдол биш. Тэр Daisy-тэй л ойр байхыг хүссэн. Өдөр болгон асар том гайхамшигтай үйлчлэг зохиодог байсан нь ч тэр хэзээ нэгэн цагт Daisy ирэх болов уу гэсэндээ л хийдэг байж. Энэ бүхнийг сонссоор нэгч гэртээ ирэх үед Jay түүнийг хүлээж ав. Түүн Daisy цайнд өрн түүнтэй уулзахтан туслана гэдгийг хэлдэг. Түүний яриг сонссон Jay түүнд талархаж хариуд нь түүний хөрөнгийн зах зээл дэх танилуутайгаа танилцуулж түүнд туслахаа амгалахад нэг түүнээс ямар нэгэн зүйл хүсээгүй. Зөвхөн түүний найз нь болохоор тусалж байгаа гэдгийг хэлэх үед Jay-ийн царай нэг л гайхсан бодлогоширсан харцтай болсон нь түнд асар олон найз байдаг. Жинхэнэ найз гэж бараг түнд байхгүй. Бүгд л түүнээс ямар нэг зүйл авахыг хичээдэг гэдгийг тод харуулж байлаа.
Ийхүү Дейзигийн ирэх өдөрч болж Жэй байцууд ядан бойлсоо гэхийн завдалгүй Никийн гэрийг баахан цэцэг жимсээр л дүүргээ тайна. Ирэх цагийн дүүх тусамл улам сандарч эцсийн мөчөд тэсэлгүй зүгтах гэж байхад нь Дейзи ирж таархан тэр. Нэг түүнийг тосгоор гарч гэртээ оруулан эртэл Жэй байдаггүй. Гайхаа хартал цохор гараа зогтцсон. Сандарсан даалд. Гэхдээ удалгүй газаа хаалганых нь үүдэнд бороо норцоон зогсож байдаг. Жэйийн хувьд энэ түүний зүүдэлж мөрөөдөж ирсэн боломж нь штэ. Нэг түүнийг нэг сайн зөргижүүлж аваа тэд эцэст нь нэг юм уулздаг. Хэдий уулзсан ч эхлээд хоёр тал сандралдаа нэг л эвгүй байгаа даа. Нөхцөл байдлыг анзаарсан нэгж тэднийг орхиж, хоёулын харилцах боломжийг олгож, гадаа хэсэг борон зогсноо хөрхий. Ингээ буцаад орж ирэхэд бүр гадаа дайм болж исэн ч анзаарах сөхөөгүй гэмээр хоёр биендээ ууцсан сууж байна. Ийхүү Жэй тэднийг гэрээрээ зуршлахыг шүрж байгаа. Одоо ч жинхэнэ утгаараа флекс явуулгыг яхав. Гэрээш танилцуулан тэд хамтдаа цагийг хөвгөлтэй зугаатай өнгөрүүлнэ. Хамтдаа өнгөрөөсөн тэдний мөчөд удаан байгаагүй. Аль ч цаг үед эргээд учрахдаа зүрх сэтгэл нь хизээж нэгнээсээ холдоогүй л гэмээр. Хамтдаа байхдаа хичнээн аз жаргалтай. Гэтсби түнэл төлөө гэвэл бүгдийг хийхэд байлаа. Гэвч одоо Дейзи хүний хүн штэ. Тэдний алдсан 5 жилийн харамсал түүний ам дээр эргээл гацхан гонигтай. Тэдний яриа Жэйийн өнгөрсөн рүү шилжиж зургийн альбом үзүүлж байхдаа нэгэн дэвтрийг нэн харуулдаг. Тэдний танилцсан цагаас эхлээд Дейзигийн захианууд, түүний зургууд, Дейзи нэртэй сонингийн ажилбарыг түүний холбоотой бүхэл зүйлсийг хадгалсан байдаг. Хэдий тэд уулзаагүй олон жил болсон ч түүнийг мартаагүй хором цаг мөч гэж Жэйд байсангүй. Энэ мөчийн төлөө л өдийг хүртэл хичээж ирсэн байдаг. Тэр өдөр Дейзиг яваасны дараа харин Жэй Никэд бүх үннээ хэлхийг хүссэн. Түүний нууж байгаа ямар нэг зүйл байгаа гэдэг нь тодорхой байлаа. Тэрээр ядуу тариачин гэр бүл төрж өссөн ба тэгсэн хэдиж тэр үргэлж өөрийгөө агуу зүйлийг бүтээх нэгэн гэдгээ мэддэг байв. 16-наас хүртэх жилээ өөрийн хувь заяаны дуудлагаа дагаж өөрийн амьдралын мөрийг хөөхөөр гэрээсээ авсан юм. Далаад аялж байх үед нэгэн хар шурган тугдан хад мөрөх гэж бүх хөгшин өвгөн тэрбүүднийг аварч тэд хамтдаа 5 жил аялан хэрхэн соёлтой баян боловсон нэгэн болохыг түүнээс суралцсан. Өвгөн нас барахад Жэй түүний хөрөнгнөөс ширхэг зоос ирээгүй бөгөөд гисэн ч тэр өөрийн төгс төгөлдөр амьдралыг босгож чадсан ч энэ хөрөнгийг хэрхэн бий болгосноо хүн бүрт сонирн байв. Дейзиг дагаж үдшилтэд ирсэн Том төртөл. Гэтсбигийн нэгэн үдшилтгч тансаг хэнцэр үргэлжлэж байлаа. Үдшилтийн дундуур Жэй Дейзиг дагуул хамт бүжгэлж тэрээр энэ хүртэлх амьдралдаа хийсэн бүх бодол шийдвэр төсөөлөлд нь Дейзи өрөөлж байсаар ирсэн тухай хэлдэг. Жэйш түүнийг баг багаар өөр төр нэрхийг ятгаж эхэлсэн. Түнгүй өнгөрөөсөн 5 жилийг буцааж авахыг хүссэн гэвч юм санснаар болохгүй. Өдийн хүртэл түүний төлөө бүтээж ирсэн зүйлс хэрэгэ гаргаж байгаа эсэд эргэлзэж байсан юм. Үдшилтгч дуусч нэг Жэй хоёрч хэсэг буу хоолон үлдцгээдэг. Нэгт ярилцах түүний яриа нэг л мэдгэд тэдний анх ихсэн цэврээ оцсон байдаг. Тэрээр 5 жилийн өмнө цэргийн офицер байх үед бусад нөхдийн хамт Дейзигийн гэр цохогдож буй үдшилтэд түүнийг анх харсан байж. Халаасандаа сохор зоосчгүй ядарсан залуу агуу том өсөл мөрөөдлөөс өөр зүйлгүй тэр чинэлэг али охинд дурлж. Охинч бусдад өвөөгөө боломжийг түнд олгож тэд бие биендээ эцэс төгсгөлгүйгээр дурлцгаасан. Энэ хайр дурлал түүний хувь заяаг үрд өөрчлөн гэдгийг тэр мэдж байсан ч тэр хизээч зогсохыг хүсээгүй. Чи бол миний амьдралын ганц алдаа шүү дээ. Тэдний түүх ингэж л эхэлсэн байж. Үүнээс хойш Жэйж үдшилэг зохиохоо болж асар чимээгүй амьдрах болсон. Учир нь Дейзи тэднийд ирдэг болсон учраас тэр хитрхи алдар нэр хүнтэй нэгэн тул сэтгүүлч нар ч үүд хаалгыг нь тайван орхихгүй. Сонин нийтлүүлж гарсаар эцэст нь гэрээ өршлөгч нараас багсаж эхлэв. Энэ үед Жэй Ник руу залгаж бүгдийг тайлбарлаж цаг нь болсныг хэлв. Дейзи нөхөртөө бүх үнийг хэлэхэд бэлэн болсон. Тэдэндээ хамт өдрийн хоол идэхэр болсон. Мөн нэг хийгч хамт байхыг хүсдэг. Өдрийн хоолны үеэр нөхцөл байдал тэмч таатай биш. Нэг л тиймхүү уур амьсгалтай эхэлж Жэйч хэсэг Томтой ярилцсны эцэст үннээ хэлэхээр шийдэж яг хэлэх мөчөд Дейзи гин сандарч сэдвийг өөрчлөн энэ цухаар хот руу явж яриагаа өөрчлүүлэх ялгуулдаг. Том болсон бүхнийг анзаарч тэдний хооронд юу болоод байгааг ч ойлгосон байгаа. Ингээд тэд гарч хотын зүг нэгнээ дайчих шахам явсаар тэд уулзалтаа үргэлжлүүлэх дараагийн газартаа очлоо. Асуудлыг хилцгээр очисон хэдийн маань яриа сүлдээ маргаан болж өрдөг. Жэй Дейзи үргэлж өөрт нь хайртай байсан гэж итгэлтэйгээр хэлэх ба харин Том түнд хизээч надад хайртай байгаагүй эргөө. Чамаа гутлаа норгоохгүй гэсэндээ тэрч явдаг байсан үед ч гэсэн үү? Хөрмөө хийхэд бидний охин төрөхөж надад хайргуул байсан уу? Гэсээр асууж эхлэхэд Дейзи ч аргагүйтэж асгартлаа уйлж эхэлдэг. Энэ үдч тэр Жэй Том хоёр үргэлжлүүлэн маргалцаар л байдаг ба эцэд тулахад Дейзи хин хүнд нь хайртай байснаа хэлв. Томч үүндэр нэмж Жэйг ядуу гарал үсэлтэй болохыг чинь мэдсэн хэмээн ярьж доромжлаа. Бүр яаж хууль бус аргаар арх мансуурлах ундаа зааж баязныг нь илчилж эхлэхэд тэр хяналтаа алзан Томыг бариад авах нь тэр.
Түүний тэсвэр алдан ууралж байгааг харах үнэхээр үгүй. Энэ л Жэйн догшин ширүүн төрхийг харсан Дейзи зүгээр л зогтохыг хүсээд гараа явчихнаа. Тэднийг ухаан жолоогүй буцсан явах замд нөхөртөө баригдан зодуулж байсан Томын нууц амраг түүний гэж андуурн Жэйн машины өвдөр орж ирэн осолдож газар дээрээ нас орхон тэр. Гэсэн ч тэд машинаа зогсоолгүй үргэлжлүүлэн яваад өгв. Яг араас нь нэхэж явсан Том болсон бүхнийг харж нууц амраг нь нас орсныг мэдээд хэсэг шоконд орон зогсно. Түүний нөхөрч хяналтаа алдан өөрийнх нь эхнэрийг дайрч асан навшиг алнаа гэж зүтгэхэд Том санаа гаргаж энэ бүхнийг Жэй хийсэн гэж итгүүлдэг. Тэдэж буцан ирж нэг тэднийхээс гарч явах замдаа Дейзигийн гэрийн өдөн суух Жэйтэй таарж байгаа нь. Болсон бүхнийг түнд хэлж тэр эмэгтэй үгсэнд уурлан нэг Жэйг нилээн буруутгана. Жэйж түүнийг тайвшруулах гэж хичээхэд нэг түүнийг холцгороор нь дууцаар л байлаа. Гэтэл энэ үед тэр бүх зүйлийг ойлгов. Үнэн дээр Жэй биш, Дейзи жолоо барь явж байсан байж. Тэгэл тэд осол гарах үе зогсоогүй. Жэйж мөн Дейзиг жолоо барьж явсан талаар бүхнээс нь ухаар шийдсэн. Болсон бүхнийг сонсон нэг Дейзиг зүгээр хэсгийг шалгахаар очих үед Дейзи Том хоёрч хамтдаа хотоос явахаар төлөвлөж байхыг харцхан тэр. Жэй дээр Дейзи ирэхгүй гэдгийг саялныг ойлгодог. Гэсэн ч Жэйд үннийг хэлэх зориг түүнд байсангүй. Димисууд санаа алдав. Бүхэл зүйлс хэтэрхий хурдан болж өнгөрсөн. Жэй өгн одоо хотоос хурдхан явах хэрэгтэй шүү дээ. Үгүй бол машинаар нь түүнийг цагдаа нар олоод ирнэ. Гэсэн ч Жэй татгалзаж өглөө над руу Дейзи залгахнаа л гэсээр. Дейзи өөрт нь хайртай тэр хоёр хамтаа зогтнолж итгэсээр. Ингээд түүнийг ятгаж дийлэхгүйгээ мэдэх ба Жэй түүнээс өглөө хүртэл түүнтэй хамт байхыг гуйдаг. Энэ шөнөөс өглөө болох хүртэл тэд маш их зүйлийг ярилцсанаа. Тэр хэрвээ анханасаа баян сэхэдэн залуу байсан бол дайнд усгад түүн дээрээ шууд л ирэх байсан штэ. Ямар зам туулж өдий хүрсэн хэцүү цаг үе бүхэн л түүнийгээ бодсоор энэ хүртэл ирсэн. Дейзид хичнээн их хайртай ямар их нандиндаг тухайга түүнтэй ирээдүйд хэрхэн амьдрахаас хүртэл ирсээр. Өглөө болох үе Жэй уцаа чагнан Дейзийг л залахыг хүлээн. Нэг ягаад ч юм энэ л үе түүнд нэг л үгийг хэлхийг хүсч явхаасаа өмнө ч түүнд хэлж амждаг. Тэд бүгдээрээ өөдгөө амьтад харин чи бол тэднээс илүү шүү гэж. Жэй хэсэг усан сэлж уснаас гарч ирэх үед утас дагуулдаг. Тэр Дейзийг залгаж байна гэж удан баярлаа. Нэг алхах үед түүний араас буундуу гарч сум түүний цээжийг нэвт гархан тэр. Эхнэрийг нь хөнөөсөн хэмээн өшөө орсолдоо авсан нууц амргийн нөхөр ирж Жэйг буудаад дараа нь өөрийгөө буудан хөнөөж байгаа нь. Жэй Гэтсби ийхүү нас орж түүний оршуулагч болов. Ядахнаа Дейзи рүү залгаж энэ талаар мэдгдэг гэж хичээсэн ч түүнтэй холбогдож чадсангүй. Тэрээр аль хэдийн нөхөр хүүхдийн хамтаар хотоос явцгааж байлаа. Түүнийг амьд ахуй цагт гэрээр нь зочилдог зугаацд цэнгдэг байсан хэдэн зуун хүний нэгэн ч түүний оршуулганд оролцоогүй. Хичнээн хайрлсан Дейзи нэг ширхэг цэцэгшүүлгээсэнгүй. Эцсийн хүртэл түүнийг гих хүн Никээс өр байсангүй. Нэг хотоос явхаар шийдсэн. Сүүлийн өдрөө Гэтсбигийн хашид ирж болсон бүхнийг гонигт агаар дурсдаг. Гэрийнхээ гадаах ирэг дээрээс Дейзигийн гэрийн ногоон гэрлийг өдөр бүр итгэл найдварын хацаар хардаг байсан тэр. Түүн шиг том мөрөөдөлтөй чин сэтгэлээсээ хайрласан хүн эцэстээ ганцаараа үлдсэн явдал хамгийн гонигтай. Бид урсгалын эсрэг сэлэх зам мэт үргэлжлэн зүтгэж хизэж эргэж ирэхгүй өнгөсөн рүүгээ дахин хөтлөгдөнө. You can't repeat the past. Of course you can. Гайхалтай зураглал 1920-ад оны тансаг амьдралыг сюрреалист өнгө аястай харуулсны дээр Гэтсбигийн эмзэг сэтгэл мөрөөдөл шанал бүгдийг жинхэнэ бич мэдрүүлсэн тоглолт. Мөн киноны саундтрак орчин үеийн хөгжмийг 1920-ад оны стилтэй ослуулсан нь их сонирхолтой. Ногоон гэрэл. Энэ бол Дейзигийн гэрээ урд байрлах гэрэл бөгөөд Гэтсби энэл гэрлийг харан хизээ нэгэн цагт мөрөөдөлдөө хүрнэ гэж итгэж ирсэн. Гэвч энэ бол төөрөгдөл байлаа. Уг гэрлэр бүтшгүй зүйлийг илэрхийлсэн. Ник Кэрвей Нью-Йоркийн өрхөн хотод Гэтсбигийн амьдралын сургаалыг ойлгосон. Бид бүгд өнгөрснийг эргүүлэхийг хүсдэг. Гэвч амьдрал үргэлж урсах бөгөөд өнгөрсөн цаг хугацааг бид эзэж эргүүлж чадахгүй. Бид бүгд урсгалын эсрэг сэлхийг хичээдэг. Гэвч эцэст нь биднийг урсгал аваад л оддог. Чи өнгөрснийг буцааж болно гэж бодож байна уу? гэж нэг асуухад Гэтсби мэдээж болно гэж итгэлтэй хариулдаг. Энэ бол түүний төөрөгдөл. Бодит байдал дээр бид хизээж өнгөрсөн рүү буцаж чадахгүй.